Hello everyone, welcome back to the class of the preparation of entrance examination. And in today's class, we're gonna practice the vocabulary section. За өнөөдрийн хичээлдээ болохоор бид эсэлтийн ерөнхий шалгалтын үгийн сангийн хэсгийг давтаж үзнэ. And тэгэхээр өнөөдрийн хичээлдээ болохоор бид за үгийн сангийн хэсгийг эсэлтийн ерөнхий шалгалтын үгийн сангийн хэсгийг яаж хийх вэ гэдэг арга техник эзэмшнэ. За тийм мэдээж мөн бас нөгөө олон сонголттой хариултуудаас яаж зөв хариултыг нь сонгох уу гэдэг хэсэг байгаа. Тэгээд үгийн сан бол ерөнхийдөө бас нэлээдгүй хэцүү тийм section. Яагаад тэгэхээр тухайн үгийг мэдэхгүй болоос зөв хариултыг сонгох гэдэг бас нэлээд асуудалтай. За grammar section, дөрмийн section энэ бол харьцангуй үгийн сантай харьцуулахад бол харьцангуй амар ийм sectionуд байгаа. За тэгэхээр section 2 буюу vocabulary тийм ээ 12 минутанд хийн. За нийтдээ 10 дасгал байгаа. Тэгээд нэг нь бол 2 оноотой. Нийтдээ 20 оноо авах хэрэгтэй ийм дасгал ийм section ийм хэсэг байгаа. За тэгээ шууд бүгдээрээ хийгээд явцгаая. За 13 дээр Sam always does what he thinks immediately he is. За ямар хүн бэ тийм ээ? За биднэрт ингээд өгсөн нийтдээ 5 тэмдэг нэрүүд байна. За тэгэхээр энэ 5 тэмдэг нэрээс зөв тэмдэг нэрийг сонгож бичих нь байна. Тэгэхээр уусаа энэ өгүүлбэр байгаа учраас тухайн өмнөх өгүүлбэр юм уу артлын өгүүлбэрээс нь л энэ дээр ямар үг байж болох вэ гэдэг зүйлийг бид нэр уусаа бичин шүү дээ. За тэгэхээр нэгдүгээр хариулт буюу considerable гэдэг ийм өгүүлбэр байна тийм ээ. За бид нар энэ үгийг мэдэхгүй байж болно. За бидний хамгийн сайн мэдэх бол decisive гэдэг үг байна. За bossy бидний хамгийн сайн мэдэх бол bossy гэдэг үг байна тийм ээ. Boss гэдгээс bossy гэсэн тэмдэг нэр үүсчихсэн ийм үг байна. Тэгэхээр bossy гэхээр даргарах уу тийм ээ? Одоо тушаах дуртай даргарах уу тийм хүн байх нь байна. За тэгэхээр Sam бол үргэлжил ингэ боцсноо тэр даруйда immediately буюу тэр даруйда хийдэг тийм ээ. Юу боцсноо тэр даруйда л ингэ шууд хийдэг ийм төрлийн хүн байх нь. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нэр өгүүлбэрээ уншиж ойлгоод ингэж байгаа юм чинь энэ ямар төрлийн хүн байж болох вэ гэдэг эхлээд монголоор тэр үгээ бодох хэрэгтэй. За тэгэхээр arrogant буюу arrogant гэдэг маань одоо юу вэ? Someone who thinks he she is better than other person гэсэн үг л дээ ерөнхийдөө бол тийм ээ. Or someone who thinks like oh I can do it, that's so easy or something like this. So тэгэхээр би бол хамгийн шилтгэн гэдэг юм уу гэж боддог ч юм уу тийм ээ. За би өнөө маш сайн би өнөө одоо хурдхан хийжнэ энэ бол it's a way too easy бүр маш амархан юм а гэдэг ч юм уу. Тэгж боддог хүнийг бол arrogant буюу одоо их цантай бие тоосон гэж ийм үг байдаг. За persuasive маань жишээлбэл одоо найз чинь тийм ээ одоо ингэж гадагшаа гарыг гэхэд гарахгүй гэдээ хамбар чи найзаа яах хэлээ тийм ээ ятгах тийм ээ. Тэгэхээр persuade гэдэг үгнээс ятгах гэдэг үгнээс persuasive буюу ятгамтгай гэсэн нэг юм тэмдэг нэр үүсчихсэн ийм үг байгаа юм. За bossy болохоор мэдээж даргах уу гэсэн ийм өгүүлбэр байгаа. За decisive гэхээр make a decision буюу шийдвэр гаргах гэсэн үг байдаг тийм ээ. За тэндээс decision буюу шийдвэр гэдэг нэр үгээс decisive гэдэг шийдэмгий гэсэн ийм нэр үг тэмдэг нэр үүсчихсэн байна. За тэгэхээр бидний хариулт бол decisive буюу шийдэмгий болсноо тэр даруйда хийдэг хүн бол бид нар шийдэмгий хүн гэж нэрлэх нь байх нь. За considerable гэдэг үг маань ер нь бол маш их хэмжээний гэсэн санаа нэлээд их хэмжээний гэсэн шал өөр утгатай юм үг явж байгаа. За тэгэхээр энерхи decisive гэдэг ийм үг байх нэ. Тэгэхээр бид нар нөгөө нэр үгээ тухайн хүний нэр үгийг мэддэг байна уу, үйл үгийг мэддэг байна уу гэдэг маань бас их чухал болоод явчихж байгаа юм тийм ээ. Одоо decision гэдэг бид нар decision шийдэл гэдэг энэ нэр үгийг мэднэ. Тэнгүүдээ decisive гэдэг дээр IVE залгачаараа бидний хэснийг өөр үг болоод явчихж байгаа юм шиг боловч үгүй энэ бол зүгээр
шийдвэр гэдэг үнээс шийдэмгий гэсэн тэмдэгнэр үүсгээд явчихж байна гэсэн үг. За 14 дээр болохоор learning a foreign language is to understand other cultures better буюу за гадаад хэл сурах нь бусад соёлыг ойлгоход яах вэ тийм ээ. За ийм өгүүлбэр байна. За тэгэхээр бидний хамгийн их мэдэх бол inspired гэдэг үгийг бид нар бол маш их сайн мэднэ гэж бодож байна. Inspired буюу за урам зориг авах тийм ээ. За одоо юу гэдэг inspired by someone гэдэг ч юм уу тийм ээ. Хин нэгнээс урам зориг авах гэсэн санаа. Inspiration гэдэг үгийг бид нар хамгийн сайн мэднэ тийм ээ. Inspiration гэдгээс inspired гэдэг үйл өгөөсчихсөн байгаа. Тэгэхээр энэ дээр бол learning a foreign language is inspired to understand гэдэг утгааг дүүцэхгүй байна тийм ээ. Гадаад хэл сурах нь одоо юу гэдэг бусад соёлыг илүү их ойлгох гээд урам зориг авнаа, урам зоригтой байна гэдэг ч юм уу. Ийм утгатай өгүүлбэр гарах боломжгүй. За дараагийн бидний хамгийн сайн мэдэх бол important буюу чухал гэсэн үг тийм ээ. За imaginative буюу imagine гэдэг буюу төсөөлөх гэдэг үнээс төсөөлийн гэдэг нэр үг үйл өгөөсөд явчихсан байна. За тэгэхээр төсөөллийн гэдэг энэ бол энэ хариулттай ерөөсөө таарахгүй байна. За employing гэдэг үг маань жишээлбэл employing гэдэг үг маань одоо хүсэх, гуйх гэсэн санаатай юм үг. Тэгэхээр энэ дээр бас энэ үг маань тохирохгүй. За inventive гэдэг маань invent гэдэг үг маань юу вэ? Бид нар маш сайн мэднэ. Одоо жишээлбэл одоо юу гэдэг гэрэл чийдэн тийм ээ. Invented by одоо юу гэдэг тийм хүнээр зохион бүтээгдсэн гэдэг үг ярьдаг шүү дээ тийм ээ. Эсвэл тэдэн он зохион бүтээгдсэн гэдэг invent гэдэг маань ямар нэг юм зохион бүтээх, шинээр нээх гэсэн санаатай үг тийм ээ. Тэгэхээр эндээс invent гэдэг үнээс inventive гэдэг тэмдэгнэр үүсчихсэн байна. Тэгэхээр inventive болохоор юу болох вэ гэхээр за одоо юу гэдэг шинээр ирэл хийсэн, шин зүйл дуртай сонирхолтой гэдэг нэг ийм санаа үүсчихэж байгаа юм. За тэгэхээр гадаад хэл сурах нь яах вэ гэхээр бид нар маш их ярьдаг. Гадаад хэл сурах нь яах вэ гэхээр за одоо бусад улсуудын соёлыг илүү их ойлгох гээд чухал нөлөөтэй байна буюу important гэдэг ди хариулт маань энэ дээр. За 15 дээр болохоор энэ дээр prefix гэдэг prefix-д ороод эхэлж байгаа. Prefix буюу ухтур үгсөө тийм ээ. За үйлдвэрийн эхэнд бичигдээд ихэвчлэн негатив утга үүсгэдэг. За яг ихэвчлэн биш зарим тохиолдолд негатив утга үгүйсгсэн утга үүсгэдэг. За ийм байгаа. За тэгэхээр going fishing in spring and early summer is because people usually wait at July signs. Early summer is because people usually wait at July signs. Yeah. How заримын хэдийн хасан бол ийм байх нь яагаад гэхээр учир нь болохоор яг энэ үеэр бол захсад өнгөө урт тэр өнгөө дадаг байх нь шүү дээ. За тэгэхээр бид негатив утгатай өгүүлбэрүүд байна. За encourageable гэхээр юу гэсэн үг одоо засаршгүй найдваргүй гэсэн үг тийм ээ. За засаршгүй найдваргүй ялангуяа одоо хүн дээр тэр их найдваргүй хүн дээр тэр засаршгүй хүн дээр гэдэг ч юм уу тэр яригдана. За өөрөөр гэхээр одоо жишээлбэл юу гэдэг 1900 онд Монголын хүмүүс за одоо энэ үеийн 40 үед буюу одоо нөгжөө хүсэлтэйг гэсэн үг үед мод бич тайлх үед бич хүсэлтэйг гаргана. За энэ хоёр араас биш. За юу гэдэг одоо энэ ч бол энэ дэж өгөх юм биш гэдэг лээ тийм ээ. Тэгэхээр юу гэдэг одоо нөгжөө хүсэлтэйг гэсэн үг үед мод бич тайлх үед бич хүсэлтэйг гаргана. За энэ хоёр араас биш. За юу гэдэг одоо энэ ч бол энэ дэж өгөх юм биш гэдэг лээ тийм ээ. Тэгэхээр юу гэдэг масгүй юм дээр бол ялгацгүй. Яа одоо чигнэс сэжиг бол бич өгөхгүй гэсэн санаа байна штэ. За бидний тохирохгүй балтаас биш. За тэгэхээр жиргүү за үтэн тэгэхээр төвчшин тэгэхээр жиргүү гэсэндээ тийм. За өвөө уян дөрөв тийм ээ. Өвөө одоо гэдэг. За буюу и хэзээ байгаа би бол ингээд захсал бас юм гэдэг зүг. За футбол итвээ activity фан буюу ахуйт хүмүүс бусад хүмүүс тийм нэг үйл ажиллагаа гоё хэлбэр юм аа гэхээр шууд бид бол бидний авах гэж бодож байна. Футбол гэдэг зүйл биеийн ялгаа тийм ээ биеийн үйл ажиллагаа. Шууд энэ дээр тэр өөр хариултаа байхгүй хариултыг за гэсэн. Угаас харсан сэтгэл хөдлөлийн spiritual оюухан spiritual санааны сан бол оюуханы бас оюуханы гэсэн явчихна.
Тэгэхээр хэрвээ энэ дээр юу гэдэг тийм ээ одоо бясалгын ялгаа тийм ээ биеийн үйл ажиллагаа энэ дээр тэр өөр хариултаа байхгүй хариултыг за гэсэн. Угаасаа харсан сэтгэл хөдлөлийн spiritual оюухан spiritual маань бол оюуханы бас оюуханы гэсэн явчихна. Тэгэхээр хэрвээ энэ дээр юу гэдэг тийм ээ одоо бясалгал хийх гэдэг зүйл байсан бол энэ дээр одоо юу гэдэг spiritual activity гэдгийг сонгоно гэсэн үг байна шүү дээ. За одоо гэх мэтчлэнгээр за тэгэхээр энэ футбол гэдээ ялцчгүй биеийн хүчний тэ биеийн ажиллагаа шаарддаг зүйл ярьж байгаа учраас physical activity гэдэг хариултыг сонгох нэ. За 17 дээр болохоор when a politician gets the majority of the votes in an he wins it тийм ээ. За энэ politician буюу улс төрч гэдэг зүйл ярьж байна. За тэгэхээр улс төр гэдэг зүйл ярьж байгаа учраас бид нар маш их одоо сонгуул гэдэг үгийг их сонсч ирсэн тийм ээ. За тэгэхээр энэ дээр бид нар бол энэ сонгуул сонгуул гэдэг үгийг хийх нь бол мэдэх байх гэж бодож байна. Буюу election гэдэг хариулт энэ дээр зөв байх хэрэгтэй тийм ээ. За бусад хариултуудыг нь авч үзэх юм бол collection цуглуулга энэ бол ерөөсөө биш choice сонголт. За эсвэл сонгох. За selection сонголт, option сонголт гэсэн ийм хоёр утгатай. Тэгэхээр option selection гэдэг сонголт гэсэн ийм утгатай. Уг нь бол choice гэдэг эдгээр маань бүгдээрээ сонголт гэдэг үгтэй байгаа боловч англи хэлэнд бол нөгөө тухайн хам сэдвээсээ хамаарат хэрэглэгдэх үгнүүд маань өөр өөр байдаг тийм ээ. Одоо жишээлбэл ангаахт одоо нэг өөр хэрэглэгдэнэ гэдэг ч юм уу тийм ээ. За тэгэхээр нөгөө сонгуул гэдэг ингээд нийгмийн хүрээнд яригдж байгаа үгнүүд болоод эхлэхээр бас арай өөр үгнүүд хэрэглэгдээд яв. Тэгэхээр энд хэрэглэгддэг сонгуул улс төртэй холбоотой зүйл бол election гэдэг үгийг хэрэглээд явах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр яг энэ доотлын хэсгээр байгаа эдгээрүүд бол prefix-ууд байна. Тэгээд эдгээрүүд бол дандаа негатив утга үүсгдэг prefix-ууд байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо жишээлбэл independent, intolerant, inflexible уяа хатан биш тийм ээ, immature за насанд хүрсэн биш одоо жоохон өвчиг impolite ийдэг биш гэх мэтчлэнгээр за ill, undis гэдэг эдгээр өгтөр үнүүд бол дандаа негатив утга үүсгэнэ. Эдгээрээс бус нь бол арай өөр утга үүсгээд явдаг гэсэн санаа. За дараагийн хэсэг дээр бол нөгөө phrasal verbs-ууд бол энэ хэсгийн өргөн шалгалтын дээр маш их орж ирдэг. За ямар ч гэсэн 2 3 дасгал болоо зайшгүй орж ирнэ. Тэгэхээр phrasal verbs-ууд болоо ерөөдөө энийг бол автоматар цэжлэхээс өөр арга байхгүй ерөөдөө бол. За одоо тэгэхээр жишээгээ харцгаая. I think this curtain will go our wallpaper very well буюу за энэ хөшөөг манай ханын цаастаа маш сайн за одоо зөгцөн гэдэг ч юм уу тийм ээ гэж бодож байна гэсэн ийм өгүүлбэр бичгэнэ. За тэгэхээр бүгдээрээ go up гэдэг эхний хариултын тайлбарыг impressive verbs-ийн definition буюу тодорхойлтыг нь харъя. За go up-ыг ямар тохиолдолд хэрэглэх вэ гэхээр if the price of something the temperature goes up it becomes higher буюу за яг нөгөө ямар нэгэн зүйлийн үн өсөх за эсвэл температур нэмэгдэх гэдэг дээр go up-ыг хэрэглэх нь байх нь тийм ээ. За тэгэхээр энэ дээр бол бидний хариулт дээр бол A хариулт бол юусоо биш байх нь. За go out бол бидний маш сайн мэдгээр тийм ээ. Ер нь бол go out гэхээр за гадагшаа гарах
гэсэн санаа. За especially a building тийм ээ. За гарах. За эсвэл нөгөө you can go out гэх юм бол чи гарч болно гэдэг ч юм уу тийм ээ. Чи гадагшаа гарч болно гэсэн санаагаар. За тэгээд go with болохоор go with something буюу to be provided or offered together with something буюу ямар нэгэн зүйлтэй хамт байх, хам санал болгогдох гэсэн санаа болж ийн. Жишээлбэл does it go with the job гэдэг маань за энэ ажилтаа ингээд машин дагалдах уу гэдэг ч юм уу тийм ээ. За энэ ажил хийгээд ингээд машин танаасаа дагалдаж ирэх үү гэсэн санаа байх нь шүү дээ. Тэгэхээр энэ дээр go with болохоор уусаа одоо энэ дээр нэг юм тип байж болно. Ямар тип байж болох вэ гэхээр за with байгаа юм with гэдэг үг маань өөрөө tie гэсэн санаа үүсгэж явдаг. За тэгэхээр with байгаа бол энэ дээр бол хоёр зүйл байгаа бол go with байж болох юм байна гэж бас иймэрхүү маягаар тухайн таска хийж болно гэсэн үг шүү. Тийм ээ? Go with гэдгийнхээ өөрийнхөө үгийг нь бодоод за энэ дээр бас нэг хэлэх тип маань юу байж болох вэ гэхээр тухайн өгнүүдийн хойтлын өгнүүдийн утгаас нь ихэвчлэн хамаарад хэрэв үнэхээр тухайн phrasal verbs-уудыг нийтд нь хамтд нь хоёуланг нь мэдэхгүй байгаа бол тухайн өгнийхээ хойтлын одоо жишээлбэл with гэдэг үгийнхээ утгыг нь бодох нь шүү дээ. With гэдэг үг нь өөрөө ямар тохиолдолд хэрэглэгддэг бэлээ гэдгээ бодоод за сонгож хариултаагаа сонгож болох нь ийм нэг хоёр типийг ашиглаж болно гэсэн үг. За тэгэхээр бидний хариулт бол энэ дээр curtain болон wallpaper гэдэг хоёр үг байгаа учраас энэ дээр with гэдэг хариулт бол байх нэ. За тэгэхээр go down гэдэг үгийг бас харъя л да. Go down гэдэг бол за одоо нэг өндөр газраас ингээд нам газар руу явах, шилжих гэсэн санаа гарч ин тийм ээ. Жишээлбэл you need to go down to floor to get to that office буюу за тэр энэ офис өрхийн тулд 2 давхраас доошоо буух хэрэгтэй гэсэн санаа гарч ирсэн. 2 давхраас доошоо буух буюу өндөр газраас нам газарлаа буух гэсэн санаа гарч ийн. За go in буюу to take part in a game or contest буюу ямар нэгэн одоо тэмцээн уралдаанд оролцох гэсэн санаагаараас ороод явна гэсэн. Тэгэхээр энэ хариулт дээр бол go with гэдэг санааг гарах нь байна. Угаасаа in гэдэг үг маань ямар нэгэн зүйлийн дотор гэсэн санаа гаргаад явдаг тийм ээ. Тэр утгаараа энэ дээр бол ямар нэгэн зүйлд оролцох гэсэн санаагаар үүсгээд явчихж байгаа гэсэн. Тэгэхээр яг саяны тип шиг хойтлын тухай хамт орж байгаа өгнүүдийнхээ утгыг нь бодож хариултаагаа сонгож болно гэсэн үг. За дараагийн гарч байгаа хэсэг маань за put буюу put гэдэг үгтэй phrasal verbs байна. За тэгэхээр the firefighters immediately put the fire near the forest and prevented a great disaster буюу за газ нуучид маш ингээд хурднаар тэр нэг аймагны ойролцоо байсан галыг унтраасан. Тэгээд маш их тийм том тийм гамшигаас урьдчилан сэргийлсэн гэсэн ийм өгүүлбэр байна. За тэгэхээр бид нэр put down гэдэг үгээс харъя. Put down гэдэг үг маань ямар утгатай вэ гэхээр to write буюу бичих гэсэн санаа байдаг юм байна. Put down your name in capitals гэхээр за нэрээ том үсгээр бичээрэй гэсэн санаа гарч ийн. Put down бичих. За put out гэхээр to extinguish буюу the firemen put out the fire quickly буюу гал унтраах гэсэн санаа. Put out бол гал унтраах гэсэн санаа. За тэгэхээр энэ дээр бол бид нэр гал унтраах гэсэн үг хайж байгаа учраас put out буюу би хариулт маань энэ дээр зөв байсан байх нь. За бусад нөгөө хэлцүүдийг харъя. Put up with болохоор за to tolerate буюу за одоо хин нэгний төвчг гэсэн санаа тийм ээ. Жишээлбэл I can't put up with any longer буюу юусоо жүнтэй ингэж үнийг төвчгүй нэ тийм ээ гэсэн санаа. За put in гэхээр за to apply for something буюу ямар нэгэн зүйл ингэ бүртгүүлэх гэсэн санаа гардаг байна шүү дээ. Put in гэвэл жишээлбэл I decided to put in for a job as deputy secretary тийм ээ. За би ийм ажилд ингээд анкетыг өгөн бүртгүүлнэ гэж хичээсэн гэдэг ийм санаа гарч ин. Тэгэхээр put in бол to apply буюу ямар нэгэн зүйл бүртгүүлэх гэсэн санаагаар хэрэглэгддэг байна. За тэгээ put off бол to delay буюу хойшлуулах гэсэн санаа. Never put up until tomorrow what you can do today буюу өнөөдөр хийж чадах зүйлээ маргааш гэж битгий хойшлуулаа гэсэн санаа. Тэгэхээр нөгөө хэрвээ энэ дээр одоо ингээд ойлгочих магадгүй.
Off байх юм бол энэ чинь ямар нэгэн зүйлийг унтраах гэдгээр нь бид нар хэрэглэдэг тийм ээ. Одоо жишээлбэл turn off, switch off гэдэг маань унтраах гэсэн санаагаар хэрэглэгддэг. За гэтэл яг гал унтраах гэдэг дээр бол out гэдэг нь хэрэглэгддэг юм байна гэдгээ анхаарна гэсэн үг шүү. За энэ дээр болохоор нөгөө fourth participies буюу одоо тоолох үг гэдэг зүйл ороод ирж байгаа юм. Энэ бас нэлээд маш их ингээд хоолны тоолох үгээс гадна маш олон одоо өөр зүгсүүдийг тоолж болдог. Одоо Монгол дээр бол жишээлбэл нэг уут гурил гэж ярьдаг тийм ээ. За одоо юу гэдэг нэг аяга copy гэдэг ч юм уу. Яг тэрнтэй ижилхэн англи хэлэн дээр ч гэсэн яг ийм зүйлс ийм одоо тоолох үг гэдэг зүйл байгаа. Тэгээд үүнийг яаж хийх вэ? Ийм дасгалыг яаж хийх вэ гэхээр ерөнхийдөө бас цээжлэн. Цээжлэхээс өөр арга байхгүй. За эсвэл өөр нэг одоо хэрэглэж болох тип техник арга маань юу байж болох вэ гэхээр за одоо жишээлбэл энэ дээр a can of soda буюу нэг лаз ундаа газтай ундааг ярьж байна тийм ээ. Тэгэхээр нөгөө гадаачууд бол хөвчлэн газтай ундааг арай илүү нөгөө яг лазтай ундаага кола одоо лазтай бол илүү тэрийг нөлөө төлөв хэрэглэдэг ч юм уу тийм гэсэн санаа. Тэгэхээр тэр газтай ундаа бол хөвчлэн лазанд байна тийм үү. За тэгэхээр тухайн зүйл маань одоо жишээлбэл тунаа за шпрот гэдэг ч юм уу тийм ээ. Эдгээр зүйлсүүд маань хөвчлэн лаазанд байдаг тийм ээ. Хэрвээ одоо тунаа гэдэг үг байгаа тунаа гэдгийг тоолох үгийг нь бичих хэвээр тийм дасгал байх юм бол тунаа ч бол хөвчлэн лаазанд байдаг. Тэгэхээр энэ дээр би бол a can of тунаа гэж бичих хэвээр юм байна гэж нэг ийм нэг тип байж болно. Тухайн нөгөө бүтээгдэхүүний савлгаа маань юугаар хийгддэг, ямар төрлийн материалаар хийгддэг вэ гэдгээс хамаарат тэрийгэ бодож байгаа тэр тоолох үгийг нь бичиж болно гэсэн үг. За жишээлбэл a glass of milk тийм ээ. A glass гэдэг маань одоо энэ лонх гэдэг юм хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр a glass of milk, a glass of water гэдэг ч юм уу тийм ээ. За тэгээд жишээлбэл a bowl of soup буюу нэг аяга шүл. За гэдэг зүйл яригдж байна. Гэтэл a bowl of soup бол бидний одоо шүлтэй хоол иддэг аяга маань ямар байдаг гэлээ тийм ээ. За яг тэрнтэй ижилхэн тэгэхээр rice бол бас будааг бол биднээс яг ижилхэн сүптэй ижилхэн тоолох үгээр хэрэгэлдэг. Тэгэхээр энэ хоёр маань хоёулаа ижилхэн тийм аяганд хэрэглэгддэг учраас энэ дээр хоёулын дээр нь bowl гэдэг үгийг бичих хэрэгтэй юм байна гэж ойлгох нь. За тэгээд жишээлбэл дараагийн жишээ бол a carton of milk буюу за 1 литр сүү тийм ээ. За тэгэхээр нөгөө литр сүүний хайрцаг манд хөвчлэн нөгөө юм нэг картон маягийн картоныг арай ингээд олон дахин боловсруулсан тийм савлгаатай байдаг шүү дээ. Тэгэхээр хэрвээ milk гэдэг үг байх юм бол эн чинь хөвчлэн картоны маягийн иймэрхүү цаастай байдаг, савлгаатай байдаг. Учраас a carton of milk гэж бичих юм байна гэж иймэрхүү маягаар ойлгож хийнэ гэсэн үг. За тэгээд ийм арга хэрэглэж болно. За эсвэл яг ингээд нэг бүрчлэн цэжлэх ёстой гэсэн үг шүү. Okay, so I hope you learned many things from today's lesson and I hope you enjoy your learning. Okay, so I will see you on my next lesson.